Энэ хуулийн одоо дотор гишүүдийн эрт санал бичлэн өгөх гүшүүрэг бий болгож бүтээнжийг нэмэгдүүлэх талаар нэлээд өөрчлөлтүүд оруулж байгаа юм байна. Би дэмжиж байгаа. Тэгэхээр гишүүдийн бүтээнжид нөлөөтэй нэг чухал асуудал бол гишүүний ажлын байрны асуудал байгаамаа. Одоо миний ойлгож байгаагаар бол өөрийн гэсэн ажлын байргүй гишүүн нэлээд олон байгаа. Тэгэхээр би Бямбзогт даргаас энийг асуугаад байгаа юм. Өөрийн гих ажлын байргүй учраас тэр ажлын байр, унаа, машин, гэр оронд нь нэгжлэг үзлэг явуулах асуудал бол нээлттэй байгаад байгаа. Гишүүн 16 метр квадрат өрөөндөө туслагтай хаад суудаг. Тэгэхээр туслахын өрөө юм уу, гишүүний өрөө юм уу маш тодорхойгүй. Тийм учраас энэ гишүүнийг дангаараа тэр жижиг өрөөндөө сууж ажиллах энэ боломжийг бүрдүүлэх талаар их хурл маань одоо ямар хуу их хурлын дарга маань бас ямар хуу юм ажил төлөвлөж байгаа юм болоо гэж ингэж асуумаар байгаад байгаа юм. Тэр гишүүдийн өрөөтэй холбоотой асуудал үнэхээр одоо төрийн ордон болвол багтдаггүй. Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгчийн хамгийн газар, Монгол улсын их хурлын гишүүд, туслахууд, зөвлөхүүд, хамгийн газрын ажилтнууд, за мөн одоо засгийн газар, ерөнхий сайд, засгийн газрыг хэрэглэх газар бүгдээр одоо нэг байшин дотор сууж байгаа. Ер нь хизээний л өрөө таслахаа хүрэлцдэггүй байсан 76 гишүүнтэй байхдаа хүрэлцдэггүй байсан одоо 126 гишүүнтэй болоод бүр одоо хүрэлцэхэ болсон. Үнэхээр хүнд болсон байгаа. Төрийн ордонг одоо бас шинэ парламентын ордонтой болъё гэдэг асуудал 10-20 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Хэд хэдэн хувилбар яригдаад төсөө мөнгнөөсөө болоод за мөн бас байршлаасаа болоод ерөөсөө их явдаггүй. За хэрвээ одоо төрийн ордон парламентын ордон бас бариад эхэллээ гэх юм бол ард түмэн бас ард иргэдийн амьдрал хэцүү хүнд байх үед одоо өөрсдөө өрөө таслахын асуудлаа бариад эхэллээ гэдээ бас эргэж шүүмжлэн гэдээ бас гишүүд бас болгоомжилдог. Иймэрхүү олон шалтгааны улмаас парламентын ордонтой болох асуудал бол олон жил саатаж ирсэн. Одоо ч гэсэн бол одоо бас үнийг барихад бас нэлээ хүндрэлтэй байх. Зүгээр хаана барих уу? Яаж барих уу гэдэг дээр тодорхой ажлын хэсэг гаргаад тодорхой судалгаа тооцоо хийгээд техник эдийн засгийн үндэслэл зураг төслийн боловсруулад улс орны эдийн засаг сайжирсан үед барих одоо бололцоо боломж бий болсон үед бас барьж эхлүүлэхээр иймэрхүү байдлаар одоо судалгаа хийлгэхээс одоо өөр одоо аргагүй байгаа. Энийг бас гишүүд мөн зөв ойлгоорой. Одоо ингээд байнгын хороодын тоо нэмэгдэхээр дахиад л нөгөө байнгын хороод чинь ядаж нэг давхар өрөөнд суух хэвээр. Тэгтэл давхар өрөө хүртэл олдохооргүй юм хүнд байдалд орж байгаа. Тийм л одоо бодиттой нөхцөл байдлаар таавал хэлж байна. Нэг 15 м квадрат жижигхэн өрөөнд гишүүд туслах зөвлөхүүдтэйгээ сууж байгаа. Үнэхээр одоо ийм л нөхцөл байдал бид ажиллаж байгаа. Одоо нөхцөл байдлаа дасан зохицоод ажиллахаас өөр одоо боломжгүй байгаа. Тэгээд ямар ч гэсэн бол ажлын хэсэг гаргаад хаана барьж болох вэ, яаж барьж болох вэ гэдэг дээр нэг тодорхой тооцоо судалгаа хийх тал дээр анхаарья. Бусдаар бол барих боломж бол нэлээ хүнд хэцүү байгаа шүү. Улсын төсөв хүнд байгаа учраас энийг цаагаад зөв ойлгоно. За тэр ажлын байрны хувьд бол асуудал хүнд байгааг ойлгож байгаа. Тэгэхдээ нэг зүйлэнд одоо та бүхэн маань анхаараарай. Хэрвээ одоо ямар нэгэн асуудал гараад их хурлын гишүүний туслахын ажлын байранд үслэг нэгжлэг хийх болбол их хурлын гишүүний ширээ сандал тэр үед хамрагдах нөхцөл байгаад байгаа. Маш эрсдэлтэй нөхцөл байгаа шүү. Тийм учраас энэ одоо сайд талбайгаа ашиглаад туслахууд нь нэг дорч болсон нэг ширээ сандал тавьж өгмөр байгаа юм. Байшин барих асуудал яг хуу дараагийн их хурл бариулаад явуулна гэж бодож байна. Энэ байртай холбоотой асуудал дэд даргын хувьд бол миний бие хариуцдаг. Хэрэглэгшүүн бас нэлээд зөв асуудлуудыг хөндлөө. Ер нь бол цаашдаа бид нар бас парламентын гэсэн өөрийн байртай байх хэрэгтэй байна. Одоо яг үндэ бол бид нар гишүүд бол маш жижиг өрөөнд сууж байгаа шүү дээ. Зарим нь бол бүр туслахуудгаа сууж байгаа. Тэгэхээр энэ ажиллах боломж олцоог бол гаднаас харахад бол их л том одоо өрөө байранд ажиллаад байдаг байх гэж боддог байх иргэд маань. Яг үндсэндээ бол зарим гишүүд маань бол бүр их жижигхэн байранд бол сууж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар ер нь бол цаашдаа парламент гэдэг бол өөрөө том институт. Энэ бол ард иргэдийг төлөөлж байгаа. Ард иргэдийн саналыг одоо төлөөлж боловсруулж байгаа, хууль боловсруулж байгаа ийм том институт. Энэ өөрийн гэсэн том байртай байх нь одоо өөрийн гэсэн байртай байх нь зүдүүтэй байгаа юм. Саяхан нэг асуудал гарсан. Одоо бол бид нар чинь засгийн газрын байранд байж байгаа.